Дөрвсий дөрөв нэвтрүүлгийн 3 дугаар анги Завхан аймгийн Идэр сумын байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэгсэлэнт ногоон нураас та бүхэнд хүрч байна. Сэрээрээ эртэж шууханууд минь Идэр голын зүүн талд байрлах хангаан голуудын тарих гэгддэг үзэгсэлэнт ногоон нуур нь Завхан аймгийн Идэр сумын Дархан уул багийн нутагт оршино. Говцсон чиг зөгцсөн шүү дээ. Хийдэг. Яаж одоо санаа байгаа юм хэцүү. Так одоо амар чигтэй болсон байна. Замно. Хош. Ингээ хангатлах үеэ цаагаад байна. Ямар газар мэдэж чинь. Яа ингүү босгоо чирлээ наач. Гасуу. Авсумрой. Авсумр өглөө. Гадаа сэрх ямар вэ? Хош. 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 Хайчи. Тагасоо. Би чамайг аварлаа. Сайн уу? Яа. Тийм ээ, бүгд хадагчи. Та бүгд хадагчи. Хамгийн маахны ойр орчинд өнөөдрийн даалгаврын зүрхүүр яваа. Юу вэ? Шууд хийж байгаа юм уу? Чингүнээ нэг зүйл олсон бололтой шүү. Ой. Би юу наач? Би шээ. Чи гачаа. Чи арай нэг. Ууг таагүй. Энэ яах вэ? Өтөн шүү дээ. Чи ахын миний дутууд авчихсан. Тэд онох битэл байж байгаа юм да. Арай өнөөдрийн даалгавар өнөөдөр ч юм болоо. Самар төөлөх юм шүү дээ. Самбарт яваад даагаар. Нэг баг бороо. Хоёр яана уу? Хоёр. Яатсас би доор зогч. Оноо тэгээд би хайр түшсийгээд буцаага шигтэй. Би ч бүгд байх хэрэгтэй. Тэд түлхүүрөөгөө олж чадлаа. Ямар даалгавар хүлээж байгааг мэднэ гэхээс сандарч бас догдолж байгаа бах та. Дараагийнх нь юу ч юм чи. Салхи сэржигнэ гэжтэй. Оо, шилжих. Салхи гэдэг тэгчтэй. Уншилтаа. Салхи Сөрөх гэж байгаа юм дөө. салхи сөрөх гэж штэ. Сөрөх өөсөг. Яач энэ ингээ асуулт биш ээ. Тэ? Одонжиж бэлтгэдэг ч юу. Энэ салхи гэдэг үг шүү нэ. Салхи чинь нэг богино үтэй штэ. Тэгэхээр сэлэх юм байна те. Сэлэг бишээ. Тэгээс тэгвэл тэгээ хэлээд өгчөө штэ. Уурлаа. Сэлгээ гэж би бол уншаад байгаа ихний үг. Сэлгээ. Аха. Сэлгээ сэлгээ. Сэлэг сэрэг. Сэлэг юу хөнөө вэ? Энд дээр бас Сэлгээ сэргээ. Би бол тэгж уншиж. Сэлгийн сэргээ. Сэргээ. Хоёлаа юутай. Сэргээ. Арийнхааг хараад саагаад байна. Энэ болохоор одоо нэг өхөр тэрэгний дугуй юм уу? Монгол гэрийн тоон юм уу? Тиймэрхүү хавцаа. Тэрний дугуй. нэг юм Пицца хийсэн байна. Яг 8 Хар өглөөгөр. чи зураг. Одоо шууд гарчих ингэж. Одоо энэ юу шууд өргөжч чинь. Гүүрэ. Никаараа. Монгол нүүдэл
Баг тус бүрт 1 Монгол гэр, 2 модон тэрэг, 2 хайнаг шар олгогдох бөгөөд тус бүрийн айлыг Зуслангийн газраас Намаржааны газарт Монгол нүүдлийн ахуй соёлоор нүүлгэнэ. Намаржааны газарт очиж гэрээ барьж тавилга байршуулан сүйтэй цай чанаж гэрийн эзнийг барьсан гэртээ оруулснаар тэмцээн өндөрлөнө. Эхэлж байна да. За бидний зогсож байгаа газрын баруун болон зүүн талд Шарав Жамс, Их баяр гэдэг 2 айлах байгаа. Эндээс оролцогчид буугаад явна. Айлаас дараагийн чихүр аваар. За цаа үлдээс. Let's go. Шот юм уу? Явчихоо. Оролцогчдын эрч хүч нь ундарсаар дараагийн даалгавраа эхлүүллээ. Тэднийг ямар даалгавар хүлээж байгааг мэдэхгүй ч аль аль нь ялна гэх итгэлтэйгээр баруун зүүн тийш салан тус тусын айл руу хурдллаа. айн замдаа ятсан гайгүй. Холоос ирлээ. Бид хүмүүс айн зандаа гараад одоо 8 9 жил. Олон гоё газар явсан уу? Оо зөндөө газар үзлээ. Хончоос сайхан. Анх удаага явж байгааг ч хэлэх үү. Улаачаа нар үзлээ. Хаахан үзлээ. Өчтөр нэг хүнтэй саштай байдаг. Ноо гэсэн. За манай хог надад дэрүүтэй нэг бөөр зайлдаг юм уу л гэж бодож байгаа да. Өөр солихснаатай. Оцгод тэр цоошин газар яах вэ эсвэл бөөр байгаа юу? Жишээгийн Жоржийн Суслан гэдэг газар л бол Та хоёр нь тэгээд дагаад явах. солихснаатай байна да. За тэгвэл бид нар танд туслая да. За манайха юу яах нь одоо бид бүхэн маань доторх цаг бүх юм гарган заяа яг ширээ сандлаа ах хэрэг ямар юм бүр яа дэнэнгүй юм шиг заяа. Сайн хараа. Оролцогчдоос гэр буулгаж нүүдэл хийж байсан туршлагатай хүн нэгч байхгүй. Тиймээс тэдний хувьд энэ удаагийн даалгавар тун хүн гайхантай. Та надад жоохон сэжүүр өгч болох уу? Эргүүл гэж нэг иймэрхүү юм байдаг юм аа гэд. За чи та нүдэнэгээд хардаа өшөө чиний барьж авч үзээгүй өшөө юмнууд юу вэ наагур? Тийм үү. За. Энэ бол тогоо тийм ээ? Тогоо. Би ингэж л эргүүлээ авахгүй болохгүй байна. Тэр охоо чи тусалдаа эргүүлгэж мэдхүү олоороо хамжаарай. Зөв. Юу эргүүл юм бэ? Тэгэхээр энэ үнүүд яа зүрх юм бол. Энэ юу вэ? Тестараар. Дэлгэн мэдгүй асуучлаарай. Энэ хавийг янзаж ирсэн дээр аахгүй. Эдгээр ингээ авчиад хөө ингээд мултлаа. Тэгээ очоо шоочод суудагч. Мөн үү? Орохгүй хаа. Тэгээ миний яг ороод ирсэн дээр ах. Ингэж авнаа да тий. Хэсгэл хураачдаг. Санагдаад ах юм. Би хотлааснаад байгаа юм болов. Эргүүлгээ тайрыг барьж байгаа энийг чинь хэлдэг байхгүй юу? Тайр энийг тойроод яваад ах. Энэ 50 байж дээ. Тий, энийг чи эргүүл гэдэг байхгүй юу? Тий, сая наа чи ингээд босоо байсан биз дээ юм тавьдаг. Бүгдийн тасдаад хамж ааш. За. Гарсан. За. Нэг л буруу л очсон юм санагдах юм. Буруу. Ачсан юм шиг санагдах юм. Одоо цаатлын ачаагаар зүгээр. Наатлын ачаагаар та нар хичээл яачих. Гоё юм. Анх удаа хийж байхад давгүй шүү. Урд дор хойгоор 2 боохгүй наа чи дундаа 1 боовод явах уу? Явахгүй. За окей. Багтах нь сайн боддоо даа нар. За бараарай. Багтаан гэж үзэх үү? Багтуу 2 хуваана гэж үзэх юм уу? Өөртөө. Одоо тэрийг та нар мэднэ юу яана гэвэл та чи нэг тэрэг бэлэн бай. Ханы уяа айлээ 4 уяа ирдэ шүү дээ. Энэ дотоод окей наатаа сайн жирлээ шүү. Өргөх юм байвал өргөё. Гэл таннуудаа ачаа. Тачаа тэг тань. Зүгээр Ингээд ханаал доор нь тавих хэрэгтэй юм шиг байна гэж л бодчих. 50-аас өмнө араа анзаарсан бол гяс хэлээрээ манайхаа. Үйлдэлийн араас тасахгүй цаа хийхээс өмнө бүгдээрээ энийг цаа яваа шүү. За одоо тавиараа нааш. Нэг гяс ангаагаа биш ч. Эцэг шүү.
Энийг хоёлаа гуруулаа ингэж баахан зөв үү? Зөв үсэ. Оо яна энэ дахиад цуларчлаа. Энэ ч яа. Хэцээгийн чам. Зөв ихтэй. За тэгэл ачаад байдаа. За яаж асуудал юм бэ манайха яриараа хой. Бити байж. Бити ингээд энд нустлаа дээ. Чи. Өнөөдөр чи. Уг энд амар их үүтэй. За бай. Өнөө хатар нөгөө нэгээс. За энийг эцлөө тэгээ явъя. Тэрэг буруу ачаад буруу татах юм бол замдаа нурж унаад явахгүй. Энэ 100 яах вэ? 100 барьж авах гэдэг бол үлгэр шүү. 5 км гэсэн ш. Та нар маань нэр нь хаана амьдэрч яваад ирсэн улсууд битээ. За яаж байгаараа. Баяр энэ тас үргэ. Сивэрийн гурваа. Чөө. За зөв ш. На вэн Тоно буруу муу татуул тэгээ замдаа унаад хэмжирэн шүү дээ. Эвдэр муу татуул. Муу тэг бүхлүүл. Хаагаад. Энэ сорчин ер нь юу юм шүү? Бүр ихэн тайлхас юм шүү. Ихэн тайлаа тэгээд чангалах гэсэн өөр юу сорно юм шүү. Эдрэгээ ингэж чангалах сор байсан юм байна те. Гэс. Өгөр. Одоо өгрээ. хогонд бол мангар үлэмэлж. Доош дар. Монголчууд ихэнх хувь нь хотод амьдардаг бас энэ соёлоо мартчихэж магадгүй. Гэхдээ ер нь бол цааш нөгөө уламжлаад аваа явах нь зүйтэй. Тэгээ ямар ч бид гурав энээсээ бол суралцж гин тэгээд ямар ч байсан гэрээ бас буулгаж мэдгүй байгаад бас уучлаарай. Наач араас ер мөрөх болоо барай явж байгаа. Мөргөнд ална. За энийг барьж явахгүй байх шүү. Ийшээ ойртохгүй шүү заяа манаа гороо. Мөргөн гэж шүү заяа. Төгөх юм бол алуулна гэ. Юм аваарай. Яарвал даарнаа гэж галын амьсгал баг хит яарснаасаа болоод ачаагаа сул болсон бололтой. Өн, тоогоо, янд нь цовж унаад л байна штэ. Энэ талдаа. Зөв. Тэр гэж болохгүй. Явж гин. Намайг бодлоо. Намайг бодлоо. Тэгээ барьж. Чи ч одоо намайг бодлоо. Яна. Хайнгаа уурлуулчих уу да? Тоно буруу муу татуул тэгээ замдаа унаад хэмхэрэн шүү дээ. Бид нар анх удаага өхөр тэргээд нүүж явна гэж чинь. Мэддэггүй нэх байна. Замдаа сая голоор гатлахтаа хамаг ямаа унгаангаад алдлаа. Гэтэ яг бид нарыг бас аз ивэдээ. Айгуу гараа явчлаа. Нүүдэл хийж яваа нүүдэлчдийг хүндэтгэж цай эдэгээр угтдаг монголчуудын ёс бий. Бид гурав ардан сууснаас болж манай тоон хагарсан, бутарсан, жоохон эвдэрсэн. Цоржийн төсөл ингээ одоо тэр хоёр моцох байгаа шүү дээ. За тий. Яг одоо ингээд эргээр ингээд замаа хоёр мод харчлаа хамгийн зүүн талын хоёр мод. Тий, тэрний ингээд Нүүдлийн цай ирэхэд нүүдэлчид заавал сууж, цай ууж, хүндтгэдэг уламжлалтай билээ. Одоо тоонгүй болсон юм чинь бүтэн гэр баригдана гэж угаасаа байхгүй. Одоо тоонгүй болохоор мэдээ чи өн баригдахгүй. Тэгээ тоонгүй юм чи одоо баг нь баригдахгүй. Тэгээ одоо өстө яавал чи яа дээрэл тавьчаад байна. Тэр нь одоо гэрийн одоо барилтын оноо монооч байгаа. Тэрийг одоо мэдээж шууд нөлөөлж таараа. Буугаад мордогч гэсэн байгаа бүх нэрээ дайлаад тэр хүмүүсийг аян замд нь үдэж өгнө гэдэг нь эргээд тэр хүмүүс ч гэсэн нүүхт нь тэр очоод суурч байгаа нүгэд очсон айлч гэсэн эдээ ундаагаад дайлах байхаа. Би ачаага жоох муу очих шиг болоо тий. Энийг хоёр зөөх юм яхаа. Энийг манай гурав зөөх юм. Яаж манай гурав? Тэжгүй. Хөөдөө яах вэ өөртөөс болсон юм чи? Бегой хоёр өхөр яваад яг гой нэг тембэндээ орсон байхад манайхаа юу зогсоохгүй шүү. Яарсан жоох алдаа болчих шиг боллоо. Аялал үнэхээр сонирхолтой байна. Харин хөдөлгөөний өмнө бол татлагандаа үнэхээр ихтэй байлаа. Харин хөдөлсөний дараа бол үнэхээр муу хийсэн мэдлээ. Энэ хооронд арга билег багийнхан эвдэрсэн байсан ч тооно авч явахаар шийдлээ.
Анхнаасаа зөв ачаал ихсэн бол юугээл ингэж хэдэн минийга зовоогоод нэг тогоо толгой дээр сүх гартаа яндан тэрээ явахад Байрлал газраа очоод ахагч хоёрынхоо загсан буурн дээр нь гэрийн яг ямар байсан яг тэр хэвээр нь яг барих бол зорилготой. Зорилгоо биелүүлсэн байхад бол замдаа нэг ганц төмпөн толгоон дээр барьж явах бол судалгүй. Бас заавал Энэ хайнгийг заавал авч явах хэрэгтэй юм уу? Чингүнээ нүүдэл ихэлсэн цагаас хойш л яндангаа нэг барьж нэг унасаар л явна да. Гэтэ ингээд нүүдэл дагаа явж байгаа нохог сайн байдаг те. Энэ айлын нохоо байсангүй мэдхгүй л юм л та. Гэтэ бид эдийг дагаал явж. Ямар юу юм бэ? Хоёр хурд тэрэгнийхээ нэг нь болоод шууд нэг дээр нь очичлаа. Одоо юу болохыг тэнгэр мэднэ. Бас чанга юм байна. Яжаатай хоёр шүрлийн шүрмсгэж чагаад яаж ч газараа ирлээ бид хүмүүс. Өнгөнгөр үзнэ одоо. За одоо чухал хэсэг шүү. Хамгийн чухал бүгдээрээ юу яаж чадлаа штэ. Ирж чадлаа. Энэ бол ийм л юм байна. Энэ талаа хоосон юм байна. Гараа уртлаа нь. Окей, за. Хөвөлж ундаад өндөрнө. Тоон маань углаад сайхан явж ин сайхан байна уу? Юм мэдэхгүй гайвуулж явах шиг байна да. Зүг. За. Нөгөө холболтоо хийгээрээ алдарт нөгөө амар холболтоо ич. Хүч! Хөч. Хай! Хүч. Зүг орцоо зүг шүү. За одоо нанаас ирэх. За би ингэ биржий. Чи барьж. Толгой гаргалаа. Одоо сур ба. Уяарууд суулал. Ага энийх нь энийг хаагур нь. Нөгөө ойлгохгүй нэмгэр л байх. Тийм наад гарч. Одоо дараа л байхгүй хаханд бид нар тоонгүй гэр байна цаа одоо. Хана босгоно. Энийг шууд болохгүй юу? Ямар тач тэд гэрийн эзний ачаар бүрэн тоонтой болоод авлаа шүү. Хааны утгач. Энэ хоёр яг ингэ таартай шүү. Гэтэ энэ хоёр гайгүй. Одоо энэ шинэ авах. Энэ хоёр уяатайгаа те. Энэ тэр хойдлох шүү. Энэ тэр хойдлох. Тэгээ тэр уяаг байгаа ниний дараа чи хана. Энэ за энэ талаас бүр яасан ч орохгүй. Миний нараа ийм илүү гарч энэ хардаа байгаа. За. Энэ хараа. Ямар яах вэ? Дотор талаас нь жоохон цаашлуулах уу? Би дахиад идэх хэрэгтэй юм шүү. Уяа чинь дэнд болох юм шүү. Хахад тэгэл загнуулахад. Шууд ингэж хэрч юм байна. Тэг хэлцээрэй. За. Үнэ авчи. Бүгдийн үү? Одоо юу? Тэгээд Яагаад байгаа? нөгөө чангалахгүй бол юу сулдаад байна гэсэн үг үү те? Чангалах гэдэг л дээ. Харин. Дараа нь дотоохын ялч. Би өрөөсөө өмнө хизээж Монгол гэр байтугай зурагтаар Хөөе! Бид юм хийгээд байна. би юм хийж байгаа. Тэр энэ юу бүсэн чанга. Дараа ярэ. Хоёр дараа. Хоёр гурай. За, тэнгээ. Уяа. Хаашаа татаад. Ууштаар миний солгоолоор зүг зөрөөд биш. За тат. Одоо ингэж болохоор уяа ингэж болоод манайхаа ингэж дээгүүрээ яваа цаанаа ингэж дээгүүрээ яваа цаанаа ингэж хоёр талаас нь хийнэ гэсэн. Жохон. Яа ядс ингэ хичээгээд. За, нэг үрээ. Галын амьсгал баг ямар тач гэрээ босгоод авлаа. Тайван сайхан. Ядаж онооны зүргээ баг гаргая та. Уу яах вэ? Хэдүүлээ яваасаа барахгүй. Барнаа. Хожигдсон. Зүгээрээ. Гэж та. Нурах гэдэг. Бай чи ингэж байгаа 1 2 3 4 үе гэж яасаа. Доороос хойлоо доороос. Ахын доо биш байна. Биш байна. Мод тавигдаад тэгээд уяага Мод тавьдаад одоо дуустаа тэгээд яндангаа оруулаа зүг. ер нь бол төгсөлийн шатанд авж байна. Тэгээд хоёр хоёроо гадна татнаачлаа. Хувааж ийгээд тэгээд хийж ин тэгээд би
цайж хинахад ашиглах ус авах гад гүйж юм. Баялаа яг ингэсэн чигээрээ ингэ шидэх байхгүй юу? Хөмрүүлж. Үгүй. Алаа. Чамханы аваад. Арга бэлэг багийнхан тооноо эвдэлж эсрэг багийнхнаасаа сүулдэж ирсэн ч бууж өгөлгүй даалгавраа амжилттай дуусгаж чадлаа. За араарай. За ерөнхийдөө ингээд нүүдэл хийгээд ирсэн байдал нь харлаа. Тэ. Ямар ч байсан одоо нүүж ирээд гэрээ яг одоо барих хостогоор барьцсан байгаа нь бол хамгийн том амжилт байна. За нүүдэл сайн хийж юу. Сайхан намайг чижээ нөө. Гэрээ эвлүүлж барих гэдэг бол хүмүүст бол бас амархан биш асуудал шүү. Тийм ээ. Бараг хамныхаа толгой шар хоёрыг ялгахгүй хүмүүс явж байгаа шүү, тийм ээ. Замдаа нэлийн бартаасаад тайлсан гэхэд та хүүхдүүд та дөр бүлэн давгүй сайн ажиллаа хүүхдүүд нь. Тэгээ харныхаа холбоос зөв үйж юу? Энд л амар утсаа мэдэр. Зөв боон гээл дайлц. Энийгээ буцаага хийж чаддаг. Монгол хүн гинэ. Байх ёстой, мэдчих ёстой. Галт нь одоо байх ёстой юм зүйл. Хэр хөс хүч ясандаа турхлан мэдэрлээ. Монгол гэр чинь арчих буулгахад бүгд ирэмбтэй байхгүй юу? Буудахтаа энэ талаас нь ичдэг байхгүй зүүн талаас нь. Зүүн талын ханд чинь хамгийн доор ороод тэгээ хамгийн баруун хатвчны хамгийн ханд дээр ихтэй баруун хатвчнаасаа барьдаг байхгүй яана. Баруун хатвчнаасаа бариад ингээд нар зөв тойруулж юугаа барьдаг. Одоо ачаал ихлэ одоо эндээс ингээд ачаал хамгийн ихлэл гадаа гараад өрхнийхөө осрнуудыг тайлах хэрэгтэй. Тэгээ өрхөө тэр нүүх зүгрүүгээ авчдаг юм байхгүй. Цараа номхруулан тэргээ хийн шүү дээ. Энэ тэргийг ч одоо хийх арганууд ч одоо бас өөрсдөө гараараа хийн. Тэгээ одоо тэгэл хойчтой эднэр чинь алдагдаал одоо тэрэг мэргээ хийж чадах хүнгүй болоод ингэгээл ховрол болоод байна шүү дээ. Тэгээд одоо нүүдлээ хийж байгаа эмхтэй улсч ихлээд аяг тавгаа хумын аягаад старалтай юмд орооч барьж бооч хийн тогоогоо юм хөтгөнд тулд шуудаа савнд хийн. Тэгээд хойч үйч одоо үр хөвгдүүд тэгээд ах дүү хатан энэ усуудчидаа өөрсдөө ханаа мэдсэн усууд нь уламжлаад нэг үдгийг өөдүүлдэ зааж зурах тийм ээ. Монгол гэрийг ингэж барьдаг л гэж их олон хүн тулмжлаарэ. За ойлголоо. Өнөөдрийн юунд бол маш их амжилттай даван тууллаа энэ юг. Тэгээд дөрөв өвдөө одоо их баяр хүргэе. Тэгээд тааштай ажил үсэд олон амжилт гаргаарай гэж өрөөдөө. Анхан одоо бүр ерөөсө төсөөлөөчгүй ажил үйлийг бүтээж байгаа хүмүүс хэд сайн байлаа. Маш сайн байлаа. Дүнэртэй маш их баярлалаа. Тэгээд цааш нь одоо ингээд дараагийнхаа хүмүүст тэр үеийнхэндээ тэр залуучуудаа одоо маш сайн дэлгэр үүсэж байгаарай. Урт өдрийг туулсан оролцогчид даалгавраа дуусгаж гэрийн эздэд гэрийн амжилттай хүлээлгэж өглөө. Анх удаага үхэр тэрэг хөллөн гэр нүүлгэж үзсэн тэдний хувьд өнөөдрийн даалгавар том сургамж, дурсамж, туршлага болсон нь гарцаагүй. Шерлок Холмс хоёр хэрэгтэн оролцогчдын байрлаж байгаа майхан дотор нууцаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлах болно. Үүний дараа ойр орчмын айлуудад сэжвэр олгож өөрсдийн тэмцээний турш хэрглэж байсан эд зүйлсийг үлдээх бөгөөд тэр замын дагуу хоёр баг уралдаж хоёр хэрэгтнийг барих болно. Олон сэжвэр цуглуулсан болон хоёр хэрэгтнийг барьсан баг ялах болно. Оролцогчид өнөөдөр даалгавар биелүүлнэ гэдгээ мэдэхгүй яваа. Яг энэ үеэр хулгайч тэдний үнэт зүйлсийг аваад мөрөө баллан явж байгаа. Тэд гинэтхэн хүндхэн даалгавартай нүүр тулж хулгайчдын мөрийг олж өөрсдийн эд зүйлсээ олж авч чадах болов?
яг тулгаа гарсан байна. Хайди үнтэй гих зүйлсүүд бүгд алгасан. Чи хулгайч. За. Энэ үнэт зүйлсийг хайд байгалийн үнд зүйл алдагдсан байна гэж төсөв. Тулгаачдын үрийг айж байна. Одоо яаж шүү одоо байж. Одоо болно. Ингэж санацгаая бид нар. Тулгаачдын хаашаа явсан гэхэд нэг л хон мэдчихэв. Сая ингээд бид нар зураг авалтанд явчихад ирсэн чинь манай эдийн байдгүй. Гэхдээ ерөөсөө айгүй сайн уу. Яг манай 3 майхнаас л юм алгасан байгаа. Тэгээ нэг майхнаас миний бүр 4 юм. Манайхнаас нэг ч юм алгуулаг байна. Весли байна л та харуус. Do you look someone? What? Бэжлээ ихлэ мандах асуугаад тал та ээлжээр асуу штэ. Ихэнж ирсэн асуу штэ. Бүгдээр асуу угаасаа. Hello Wesley. Hi. За асуу. Where is Temujin? Who's Temujin? Temujin Genghis Khan. Oh, I don't know. I have no idea. За танаа яач гоо даалгавар авчих. Хэдүүлээ сайхан амрах. Хинээс чамайг асуугаад байгаа байхгүй. Би За. Хөөх Тэмүүж хоёр хаашаа яасан гинэ? Ач зүг гэсэн юм шүү. Зүүн рүү цүнхүү үсэн хүн явчихсан. Муу юм уу биш юм уу? Тэр ингээд дандаа хүмүүсээс ингээд юу удаа иддэг. Өөрөөсөө тэгээ олсон бол яваач цаашаа. Удахгүй амьсгаагаа задлаад араас нь шүг. Яах вэ? Эсвэл юу яах юм бэ? Хөөе. Дөрүүлээ нэг нь буцаж хүмүүсээс асуухоо. Бид гурав явж чи очоод заяа хүмүүсийг шүүн заяа. Хамгийн гол нь тэр дандаа жолооч ахтар байна штэ. Жолооч нар айгуу чухал заяа. Үгүй байж жоох амраах байж. Уянгаа жоохон яачих зэ. Охингоо дагуулад. Яачих заа амраад ногоо нуурлах шүү. Эсрэг багийн чингүн тэднийг ачигласаар л байна. Хашир байх нь ч зөв шүү. Яа. Нэг их ногоо нуур. Тэр ягаа охин төрчин хөтө юу ч үтээлэр зэ. Зүгээр л дагаа яв. Чи зүгээр ногооны ягааныга дагуулаад явж. Зүүн шээ яваад нэг гэр байгаа. Тэндээс очоод өөрөвчтэй хүн явсан уу гэдээ асуугаарай гэсэн. Тэр хоёр төөрөг, хов төөрөг. Миний цүнхнүүд бүрэн байгаа. Гэтэ миний өчигдөр өрөөнд хулгаасан дахиад мөч алгасан. Энд юу байгааг ингэж бодож байгаа. Хоёрыг Хоёрыг хүлээж чинь. Одоо манай өмнөх айл дээр ирсэн. Ийшээ нэг хоёр өөрөвчтэй хүн явсан гинэ. Одоо манай хөдөөний хон маань эдрийг бас ийм хулгайч хүмүүс биш, жирийн хүмүүс гэж бодоод зүгээр явуулцдаг. Бүр айл руу орж цай уусан байна. Баярлаа. Явах юм уу? Гар. Явах юм уу? Гар. За гараа. За баярлаа. Оо хоол мод идчихсэн юу вэ? Хин бэ? Сайн байцгаана уу? За бид бүхэн маань энэ хүнтэй бол хажихгүй энэ айлын хүн. За сайн байна та. Ганц өгт. За. Ой хамгаалагч болж үдчихэж байна. Ой хамгаалагч энэ нэг ажлыг хийж үдчихэж байгаа байхгүй юу? Шатаагч магадгүй. Тэ. Ямар соёлгүй хүн юм ярьж байхад. Жаахан дэш явж байгаа нэг хоёр өрөвчтэй хүн харсан уу? Яваа. Замаасаа айлаас ус гуух ёстой байсан юм байна. Зөв. Ингээд. За яг ингэж бодож ийн яг миний бодлоор яг зүүн тийшээ. За баярлаа. Баярлалаа хайрцаа. Би ирэхээс өмнө бүгдээ ийм том таруус идчихэж ирсэн. Зүгээр. Йоо ямар гоё юм бэ халуун той. Энэ даалгавар маань яг манай сүүлийн сорилт байгаа. Тэгээ манай баг хожигдж байгаа ч гэсэн бас үр дүн гарааг байна. Тэгэхээр хамгийн сүүлийн даалгавар хулгайчийг барих. Манай баг хулгайчийг барих тийм. Зүрхтэй хүмүүс болохоор манай баг энэ дээр ялгах гэж бодож байна. Өө, тэд айлаас өөрсдийн эд зүйлийг олж анзаарахгүй явчихлаа штэ. Байгаль хамгаалагчид цаг уурын хатуу ширүүн нөхцөл байдалд хулгайчийн мөрийг олохын тулд амь биеэ үл хайхран зүтгэдэг. Тэдэнд хулгайчийн араас мөшгөх үед явах ёстой зам гэж үгүй. Тэд өөрсдийн сэжүүр ажлын туршлага дээр суйрлан байгальд хор хөнөөл учруулсан этгээдийг олдог. За ямар ч тач одоогийн байдлаар ямар ч шижүүр олдоогүй байна. Одоо гутлаа өмсч байгаад одоо аална. Араас нь нэхэн. Энэ тэмцээн бол гүйдэг тэмцээн биш зогтоо. Энэ гүүгээд уралцдаг тэмцээн биш. Ерөөсөө Энэ ухааны тэмцээн зогтоо.
Тэр араа. Хин бэ? Цагтаа хаваад байна. Цогтой юм уу? Тийм үү? Хулгайч тэдэнд сэжүр өглөө. Гэртээ орхон цогтой халамжийн хоолой гэж андуурчээ. Сэжүүр юм шүү. Сэжүүр юм шүү. Хишгүй. Тэмүүлэн хамгийн ихний сэжүр болох хулгай талдагдсан эд зүйлийг олж чадлаа. Хоёулаа намайг хөөж ийн. Яархан байна да. Эхний хулгайчийг арга билэг баг барьж чадлаа. За миний барьчихлаа. Та манай хамсаадаг олохгүй л дээ. Цагаанаар чиглэл явсан. Доор. Хэдэн амт явсан гараа. Яасыг барилдгийг бэ? Өнөөс өөр юутэйсэн. Юу тавьсан? Энд чи хоёр гошлог тавьсан. Гашлак. Аха. Тэр нэг халцгаа дээр. Хоолны сав бол. Хоолны савтай хамт хоёр юм байх хэвээр. Хулгайчийн орхисон эд зүйлсийг энгүүнээ олжээ. Анхаараа одохгүй нэг нь барьчихсан. Нэг камп дунддаг эйгүү царайтай нэг хоёр нөхөр байсан. Одка. Агаа. Хоёр нэг удаг олчлоо. За наа чи зөв шүү. Ав. Харин дараагийн хулгайчийг аль баг барьж багтаа ялалтыг авчрах бол Бидэд сая азар явж байгаад оллоо. Тэгээд хулгайч маань одоо цагаан нуур зүг рүү байгаа гэдэг дараагийн хулгайчаас сонссон. Тийм болохоор одоо тэр зүг рүү бидэд ямар ч явна тийм үстэй. Нэгэн тэмцээ эхэлсэн юм чи бүгдээрээ гүүсээрээ гадуусаад за тэгээд тэнд очиж барьсан чи бариагүй ч эцсийн үзнэ л гэж бодож байна да. эхний хулгайчийг барьсан тэд дараагийн хулгайчийн мөрөөр цагаан нуурын зүг жолоо мушглаа. Ороод нэг усуучих уу? За. Өөргөвчтэй хүн харсан уу? За баярлалаа. Сал. Энд байгаа гинэ. Нэг хүн хайж явна уу? Ногоо нуураас. Та нарын хүн чи энэ голын цаадлын айлд байна гэ. Голын цаад талын айлыг энгүүнээ олжээ. Харин гэр дотор хулгайч байгаа болов? Сайн байна уу? Сайн байна уу? За сайхан зогсож байна. Сайхан. За сайн байна. Танад өнөөдөр гीच ирв үү? Гीच айлчилж ирв үү? Тийм үү. Би тэд харин нэг хүн сургалж яваамаа. Нэг алаг цамцтай хөрөн өмдтэй нэг хүн байна. Хаа чиркэж. Яа хитэн гол гаталж ба. Гол угаал нэг гол гатал би. Чин ингэж найл наана цаана болохоор найлынхаа сургийг гаргах гэж гарчлаа. За одоо би яв. За сочид. Чаавья. Олон саад бартааг туулсны эцэст сүүлийн хулгайчийг галын амьсгал баг барьж чадлаа. Яасан муухай юм бэ? Энэ ямар кино? За кино мөн үуч. Эртгэн зам хорой да. За баярлаа. Хүүтэн мэн үг тавираа. Хоцсон голынхаа дээцийг бариад яваад. Сайхан намарч гинэ та. За бид их холоос явна уу? Хулгайчиг хайж явна. Тэнд сууж байгаа танаа тооморт сууцаа. Доошоо суу. Хоошоо суу. Хоошоо гин. Доошоо суу. Айлын хооморт суух муухай гэдэг. Доошоо суу. Тэглээ. Ороод ирв үү? Ядарсан бахоо зайлаа. Их гүйж байгаа харагдан лээ.
Монгол орны үзэсгэлэнт онгон дагшин байгалыг бидний үр хойчид энэ хിവэр нь үлдээхэд томоохон хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс бол яа харахгүй байгаль хамгаалагчид билээ. Оролцогчид маань энэхүү даалгаврын ачаар нэг өдрийн байгаль хамгаалагч болж байгаль ихтэй яагаад зүрх сэтгэлээ зориулах ёстой вэ гэдгийг мэдэж авсан сургамжтай, сонирхолтой даалгавар болж өнгөрлөө. Нэг л бидэд 12 хончлоо. Тэгээд миний хувьд бол яг хамгийн анх яг Улаанбаатараас гараад хамгийн анх яг майханд хонсон өдрөө айгу гоё байсан. Дагалгавар биелүүлж яхад миний хувьд гүүхл амар хэцүүсэн. Амар хэцүүсэн. Яг үнийг л хийчих гүүгөө. Одгаах ног чир сайн гүлгсээ. Тэгээ надад хамгийн хэцүү байсан нь устай даалгаврууд хэцүү байсан. Би өөрөө уснаас жоохон айгаадсан. Ер нь айгүй дэжгүй хөөрхөн харагдах байх гэж бодож исэн. Тэгсэн чинь яг үндэ манай шоу маань ямар ч тийм хөөрхөн гоё харагдах боломж өгөхгүй тийм шоу юм байлээ. Миний хувьд бол хамгийн хэцүү зүйл гэвэл одоо манай багийн гурвал байна. Яг ингэж хэлдэг. Өөр хэцүү зүйл үнэхээр байгаагүй. Тэг гуруулаас одкахаас уучлах хэрэгтэй хаа тий. Их чимдэр мо одкахыгаа зовоосон. Их чуурлуулсан Их чуурлуулсан да. Бид гурав чинь одкахыгаа хөлөнд их олон ч чирэгдсэн тэгээд чирэгцнийхаа боёндаас өнөөдөр бүх юмаа давчаа сууж ин да. Хүмүүлэн чинь бас манай баг бас ингэж хожих юм уу ялахад ингэж хамгийн бас том нөлөө үзүүлсэн хүн гэж бол би харж байгаа. Тэгээд манай одгаах болохоор жоохон биеийн хүчний юмнаа сайн тэнгүүд маань хүмүүлэн болохоор эсэргээрээ ингэж ухаанаар ер нь юм хийх гэж оролцдог төрлийн хүн. Тэгээд энэ хоёр маань хоршоод ерөнхийдөө бол даалгавраа маш сайн гүйцэтгэж явсан. Гоё яас анзаарсан биш үү? Олон хоногийн хугацаанд ингүүнийг яг үнэхээр тууштай зоригтой гэдгийг мэдэрсэн. Үнэхээр би мэдэхгүй, би хотын хүүхэд гэж арагшаа нэгт суугаагүй, мэдээ, сурыг, би хийгээд үзье, туршаад үзье гэсэн тийм зоригтой алхмуудыг хийж исэн. Үнэхээр тэр болгон дээр үнэхээр их бахархаж байсан шүү. Баярлалаа. За Чингүнээгийн хувьд л амар төвчээртэй. Маш төвчээртэй. Тэгээд амар игдүүтэй санагдсан. Ерөнхийдөө амар төвчээртэй санагдсан. Хөсөн нь гоочцол гүүгээд байгаа. Тэгэхэд бол те манай хөлрөхгүй л алгаад байгаа байхгүй ингээд. Орхон махан бол гоёо игээл фэшн гэл. Мис алхаад тийж чинь зүгээр. Манай хөл баастайгаа болцол халтаацлыг үргэлж. Ингээд төвчээртэй санагдсан. Миний бодлоор бол Чингүн аашцангаа айгу тогтвортой барьж явдаг юм санагдсан. Чингүнтэй хамт өрсөлдөж 12 хоногтой би нэг ч удаа ууралж байгаа нь хараагүй. Чингүнээ ялалт чамсан, ялагдалч чамсан яг энэ үедээ яг л нэг зангаараа байсан. Айгу таалагдсан. Гэтэ яг бүр зүрх рүү орсон ганц зүйл байгаа. Ус. Би яг нөгөө усаа нөгөө нэг хэрэггүй зүйлтэй ингээл аль болох баг зарцуулъя, гамми гэж боддог ч гэсэн яг өдөр тутмын амьдралаа бид нэг чаддгүй юм байлээ. Тэгээд яг элстэй даалгавар дээр би бүр усыг бүр амар мэдэрсэн байхгүй бүр зүрхийн ортол мэдэрсэн. Бид нэр ингээ байгалийн нөөц баялагийг хизээч дуусахгүй юм шиг ханддаг. Энэ зүйл чинь нэг л мэдхэд мөнгнөөс үнэтэй алтнаас үнэтэй болно гэдгийг бид нар хизээч ойлгодоггүй. Тэгээ усаа гамнаарэ, хайрлаарэ бид нэр ингээд мэддэхгүй ч гэсэн тэр олон хүмүүсийн хэрэглээ ингээд энэ их байгалийн нөөц баялагаас ямар их хомсолж байгаа гэдгийг бид нар сайн мэддэггүй юм байлээ. Тэгээ энэ 7 хоногийн дараа ингээд бодоод үзэхэд хүн болгон л дор бүрний ухамсартай яжил төлсөн галаа унтраагаад хайсан хогоо аваа явчвал байгаль хамгаалагчдын ажил хөнгөрөөд хүн бүрл байгаль хамгаалагч болж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ яг энэ шоунд орсныхоо дараа би өөрийгөө яг ямархуу байдалтай байгаагаа мэдэрсэн байхгүй юу. За жишээ нь хэм бол Монгол гэр. За хоёрдугаарт онс яг Монголын уламжлалт ёс заншил дээр би бүр ямар ч мэдлэггүй яг ингээд улаан 0-2 гээд ингээд гайхаад зогссон өөрийгөө мэдлэггүйдээ өөртөө амар харамссан байхгүй. Монгол ёс заншлаа авч үлдэх нь бас маш чухал гэдгийг энэ шоу нэвтрүүлгээр би ойлголоо. Орхон бит хоёрыг айлын юмээ нөө эргүүл аваад иргээд хэлсэн. Тэгээд тэрийгээ ч мэдгүй байгаадаа бол би амар сэтгэл гонсоогоод ингээд өөртөө жоохон амар гутарсан. Тэгээд тэр юмгийн ачаараас эргүүл гэж юу байдгийг бас мэдэж авсан. Тэгээд өөрөө мэдгүй байсан болохоор бантандаа орхныг чи яв гэж баахан хөөцөө. Манай үеийнхэн ч гэлтгүү манай монголчууд үзэсгэлэнт газруудаараа аялахдаа бид нар ямар газар очсон бэ? Юу энд хэрэгтэй байгаа юм бэ? Энд яг юу дутуу байгаа юм бэ гэдгийг анзаарахгүйгээр тэр сайхан байгалийн үг мэдрэхгүйгээр ирээд нэг зураг татуулсан болоод явдаг. Харин тэнд ийм асуудал байгаа юм байна.
Одоо бид нар энийг яаж шийдэх вэ гэдэг зүйл дээр илүү анзаарахтай байвал Монгол улсын маань энэ сайхан үзэсгэлэнт газрууд бүрэн бүтнээрээ бидний үр хойчд өвлөгдөж үлдээх болов уу гэж бодож байна. Тэгээ мэдээж 3 дугаарын турш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ үнэхээр их баярлалаа. За тэгээ эцэстээ хэлэхэд Happy Hawaiian Weekend! Монгол эколог төв NTV телевизийн хамтран бүтээсэн 4C4 нэвтрүүлэг адал явдал дурсамж дүүрэн өндөрлөж байна. Өсвөр насныханд байгаль орчин, өв соёл, дижитал ур чадварыг дэмжих замаар хариуцлагатай иргэн бэлдэх зорилготой YEC хөтөлбөрийн 6 оролцогч маань даалгавраа амжилттай дуусгаж туршлагаа зузаатгалаа. Энэ хугацаанд тэд 2 багт хуваагдсан ч сэтгэл зүрхээрээ нэг баг болж байгаль эколог Монгол хүний өвөрмөц зан заншил соёлыг танин мэдэж амьдралдаа мартагдахааргүй дурсамжийг бүтээж чадлаа. За би унших. Сайн байцгаана уу залуучуудаа. Хөгжилтэй, сургамжтай, бэрхшээлтэй зэрэг хүний мэдэрч болох бүхий л мэдрэмжийг ойлгосон өдрүүдэд та бүхэн ардаа үдлээ. Дууссан байна. Энэ захидлыг уншиж байгаа бол энэ цэг нь нэвтрүүлгийн төгсгөл цэг юм. Одоо ялагч багийг зарлая. Ялагч бол арга үйлэг баг. Монгол улсын Завхан аймгийн Дархан цаадад байгалийн тусгай хамгаалалттай газар нутгаар аялын тухай гэртээ хүрээд найз нөхөд гэр бүл цаашлаад Монгол улсын иргэдэд ярьж хэлж өгч түгээгээрэй. Хэдий тэмцээнч гэлээ та бүгд өөрийгөө ямагт ялагчд байлаа. Нэгийг бодууч хоёрыг ухааруулсан аяллыг туулсан дайчид залуусынхаа цаашдын бүхий л үйлсэд амжилт хүсье. Миний би өөрийн хариуцсан газараа хянаж шалгахаар төр явсан тул та бүхнийг тосч угтаагүй дуучлаарай. Та бүхнийг алтан шар зам үлзийтэй байг амжилт хүсье. Хүндэтгсэн байгаль хамгаалагч Отгонбаяр. Өвгөд дээдсээс уламжлагдсан үлдээсэн их нутаг газар шорооныхоо эзэд нь үр хойч та нар минь юм шүү. За баярлалаа. Арав үгүй сонсож тийм 10 мэлэг багтаа баяр хүргэнэ. Баярлалаа. За бүгд энэ яваатайгаа энэ авиасаа байгаль санхүү үндэсний шийдвэр гэж байна. Тийм ээ. Тэхөө. Ийхүү шоуны ялагчаар арга билег багт